За сайн байцгаана уу. Ингээ энэ өдрийн мэндийг хүргэе. Дахин уулзж байгаадаа баяртай байна. За өнөөдрийн үзэх сэдэв маань болохоор хурд болон үсрэлтийн дасгал гэсэн сэдэв байгаа. За тэгээ мэдээж хэрэг миний оруулж байгаа энэ дасгалууд бүгдөө аль ч спортын төрөл дээр бол хэрэглэгдэн. Та бүхэн тэгээ өөрт хэрэгтэй гэж бодсон дасгалаа дагаад игээрэй гэж зөвлөмөр байна. За тэгээ одоо надтай хамт байгаарай. Дасгал маань болохоор хурд байгаа. За одоо тэрхүү харагдж байгаа тодорхой одоо 100 м газар байдаг юм уу те 70 м газар байдаг юм уу чи ингээд хурд хийж гүйх. Тэгээд дээд зэрэг хурдтай биш. За нэгээд дунджаар нэг өөрийнхөө биеийнхээ нэг 70% хүчийг гаргаад тийш гүнэ гэсэн. За 3 удаа гүйл одоо бүгдээ хамтдаа гүйлээ. За ямар ч хэлсэн гүйлээ. Тэгээд яг 70-аас 100 м зайд та бүхэн гүйж болно. За өөрсдийнхөө биеийн онцлогтой тохируулаад 200 м газар ч юм уу эсвэл 50 м газар ч юм уу бас гүйж болно. Тэр бол та бүхний өөрсдөө ч сонголт байгаа. За энэ мэтлэнгээр одоо би дахиад 2 удаа гүйцэтгэх хэрэгтэй байгаа. 2 удаа гүйцэтгэснийхаа дараагийнхаа дасгалыг хийх болоо. Саяны хийсэн дасгал маань одоо бидний өмнөх хичээлүүдтэй хийсэн байна тийм. Яг ингээ байрандаа дэше өсөрч байсан. Одоо саяны хийсэн өсрэлтийн дасгал болохоор ингээд уул өөдөө тодорхой юм ихт газар руу чи ингээ өсрэлтийн юм гэсэн. За ерөөдөө 15 удаа 15-аас 20 удаа өсрээд тэгээд 1 минут амраад дахиад 15-аас 20 удаа өсрээд нэг устай 3 удаа хийж байгаа юм шиг тохиолдог бол. За тэгээд одоо би дараагийн нэг дасгалыг одоо хийж өгье. Та бүхэн одоо үзнэ. Айны дасгал болохоор хүн яг ингэ доошоо өдөө мөрийн зүйлс багцрын хамзаа аваад сууж хаяа гоёны боцон доо ингээ ачаал маш их өгдөг. Тэр ч утгаараа зүгээр ингэж тийш гүйснээс сайн сууж өгөөл яг энэ хэмжээ алдахгүйгээр ингээ тийш хамтаа ингээ харуулаа явах юм бол маш сайн ингээ гоёны хэлсэн ачаал өгдөг дасгал байгаа. Мэдээж хэрэг өсрэлтэнд бол хамгийн чухал булчингийн хэсэг гоёны булчин байгаа гэдэг та бүхэн сайн мэдэх бах. За ээж нэгэн дасгал маань болохоор яг энэ за энэхүү дасгалыг та бүхэн бас яг адилхан давтамжийнхаа тоог бас 10-аас 15 удаа хийх хэрэгтэй. За одоо би зүүн хөлөөрөө өсөрнө. За зүүн. За ерөнхийдөө таксан бөмбөг дээрс тэр волейбол дээрс тэр ерөнхийдөө нэг хөлийн үсрэлт амар чухал үүрэг гүйцэтгэх дасгал маань бол саяны 2 дасгал дээр нэмэгдсэн бонус 2 төрлийн дасгал байгаа. За эхний дасгал нь юу вэ гэхээр гар дээр зунаад гүйцэтгээд дээш нь бөгдөж чирсэн. Хоёр дахь дасгал нь байрандаа хурд хийгээд дээш нь 2 гараа хадгаад очиад иймэрхүү 2 төрлийн дасгал одоо гүйцэтгэх
үзэх байгаа. За хийх давтамжийн тоо, оролтын тоо, амралтын минут гэх юм бол юу вэ гэхээр чи гар дээр зүнэт хийгээд дээш нүгэл зүсрээд энийг чи бас муу адил 10-15 удаа хийн. Дундаа 30-аас 40 секунд амрах. Тэгээд дахиад нөгөөдгөө давтана. А нөгөөх маань эхний дасгалтайгаа яг адилхан 30-аас 40 секунд амарна. За магадгүй доороо байранд хурд хийж байгаа учраас илүү их ядралт авах нугаас ойлгомжтой. Тийм учраас чи минут 5-аас ингээд сунгаж амарч болно. За гэхдээ дундх минутын амралтын хугацаа бас бага байгаа. Дараагийнхаа настай ингээд хурдан хурдан хийх юм бол илүү их үр дүнтэй байдаг. За одоо тэгээ та бүхэнд асуудал харуулъя. Дараагийн бүтээл уулзалт та түр байна.